Монгол Улс авилгын индексээр 10 байр ухарч 182 орноос 124-р дээрмэглэлээ. Авилгын улмаас учирсан хохирлын дүн 300 МВт-ийн хүчин чадалтай 5-аас 6 дулааны цахилгаан станц барих хөрөнгөтэй дүүж байна. Цэцэрлэгийн багш нарын илүү цагийн нэмэгдлийг олгохгүй байгаа учраас хүүхдүүдэд эрт авахыг эцэг эхчүүдээс шаардах болжээ. Асрамжийн газрын 10 хүүхэд дотны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр хэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол Улс 2025 онд авилгын индексээр 10 байр ухарлаа. Энэ ухралт Монгол Улсын засгийн газрын авилгатай тэмцэх үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгааг харуулж байна. Авилгын эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь авилга цэнэглэгдэх бус улам гаарч байгааг судалгааг хэдхэн цагийн өмнө Transparency International байгууллагаас зарлалаа. Засгийн газраас ил тод байдлыг хангахын тулд төрийн өмчит зэрэг компани мэдээллийг ил болгосон ч эргээд хариуцлага тооцох систем сул байгааг дүгнжээ. Мөн Монгол улсад бизнес эрхлэхэд хүнд суртал дарамт ихтэй энэ нь авилгал өгөх орон зайг улам тэлж байгааг анхааруулсан дүгнэлтийг гаргажээ. За 2025 онд Монгол Улс авилгын индексээр хамгийн доод түвшинд очлоо. За сүүлийн 5 жилд авилгын индексээр 180 улсаас 100 гаругаас 121-р байруудад ирэмблэгдэж байсан. За харин 2024 онд 4 байраар урагшилсан бол 2025 онд 10 улсын хойно дахин бичигдэж хурлаа. За тодорхойлбол 182 улсаас авилгын индексээр 124-р байрт бичигдэж 100 онооноос 31 оноо авсан байна. За Аз намханлын бүсийн дундаж оноо 44 байдаг. За мөн ардчлал бүрэн хэрэгждэг улс орнуудын авилгын индексийн дундаж оноо нь 73. Харин ардчлал нь гажуудсан орн нь 47 оноотой байдаг. Харин ардчилсан бус засаглалтай улс орнууд дунджаар 33 оноог авч идэг байна. За харин Монгол улсын хувьд ардчилсан бус засаглалтай улс орнуудын дундаж оноонд ч хүрч чадхааргүй ийм хэмжээний оноог авсан нь за авилга улам бүр газар авсныг бэлтгэх нэг дохио гэж харж болохоор юм а. За энэхүү ардчилсан бус засаглалтай орнуудын тоонд бичигдэж авилгын өрөө улам бүр газар авч байгаа шалтгааныг 3 гол шалтгааныг нэрлсэн байна. За нэгдүгээрт бизнесийн орчин хүндээрч дотоод гадаад гэлтгүй бизнес эрхлэгчдийн итгэл суларсан байна гэж дүгнжээ. За манай улсын хуулийн эрхсэн орчин тогтворгүй төрийн хүнд суртал дарамт их ажиллах орчныг хангахад хууль татвар хөрөнгө оруулалтын бодлогоор хит их дарамтлагдаг зэрэг асуудлуудыг бичсэн байна. За мөн хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна гэдгийг ч мөн дурсан. За хэдийгээр ардчлалыг хадгалж үлдэх чиглэлээр төрөөс бодлого арга хэмжээ авч за ил тод байдлыг нэмэгдүүлэх тодорхой ахиц гаргаж байгаа боловч ил олсон мэдээлэл за мөн хариуцлага тооцох явцын хоорондын зөрүү асар их хэвээр байгаа гэдгийг тайландаа онцолж дурсан байна. За мөн манай улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт за хэдхэн сарын өмнө тодорхой хэмжээнд өссөн гэдгийг дүгнэлтийг гаргасан боловч за энэхүү өсөлт нь тогтвортой бус за төр зүрийн шинжтэй байгааг анхаарах шаардлагатай гэсэн байна. За бүр цаашлах юм бол нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж за эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгааг залруулахыг мөн анхааруулсан байна. За тиймээс улс төрийн нөлөөллийг бууруулж улс төрийн санхүүжилтийн хяналтыг бэхжүүлэх шаардлагатайгаас гадна за төрийн эмчит компани засаглалыг сайжруулахдаа томоохон төрийн эмчит компани удирдлагыг нээлттэй за өрсөлдөөнд зарчмаар шалгаруулалтыг явуулахыг журмаар томилдог тогтолцоо бүрдүүлэх за мөн төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангах шийдвэр гаргах болон за гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох зүйтэй гэсэн байна. За авилга албан тушаалын гид зэргийн шинжтэй зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгээс зайлс хийж за зөрчлийн тухай хуулиар хөнгөн шийтгэл оногдуулах боломж байгааг хүртэл анхааруулсан байна. За авилгын ирээ илрүүлэхэд тус нэмэртэй шүүл үлээгчийн тухай хуулийг баталгахын тулд өнгөрсөн хугацаанд 8 жилийн хугацааг зарцуулсан ч гэлээ энэ хуулийн хэрэгжилт за энэ хуулийг батлах процесс нь хангалтгүй байгааг цаашид түргэсгэх хэрэгтэй гэдгийг гэдэг зөвлөмжийг Transparency International байгууллагаас өгсөн байгаа юм а. Авилгын гэмт хэргийн улмаас 2020 оноос хойш буюу өнгөрсөн 6 жилийн хугацаанд 20.8 их найд төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь 2 жилийн өмнөх улсын бүтэн 1 жилийн төсөвтэй дүүцэх хэмжээний мөнгө юм. Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн авилгын хар мөртэй энэ хөрөнгө боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг 10 жилийн турш хэрүүл тэмцэлгүйгээр хангалттай нэмэгдүүлэх хэмжээний төсөвтэй дүүцэж байна.
За сүүлийн 6 жилийн авилгын гэмт хэргийн улмаас 20.8 их найт төгрөгийн хохирол учирч үүнээс 3.1 их найт төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад авилгатай тэмцэх газраас нөхөн төлөвлөжээ. За мөн 10.8 их найт төгрөгийг авилгын замаар алга болохоос өмнө битүүмжлэн хамгаалсан байна. За тодорхойлох юм бол 2020 онд авилгын улмаас 12.1 их найт төгрөгийн хохирол учирсан. За гэтэл энэ үед усын төсөв 10 их найт төгрөгөөр хэмжигдэж байсан. За бүхэл бүтэн улсын төсвийн хөрөнгийг 2 их найт төгрөгөөр дагуулсан ийм хэмжээний хөрөнгө мөнгө авилгад идэгдсэн гэсэн үг. За гэтэл 2020 онд авилгын улмаас учирсан энэ 12.1 их найт төгрөгөөр за одоогийн хашаар тооцож үзэх юм бол за нийтдээ 300 мегаваттын хүчин чадалтай 5-аас 6 шиг дулааны цахилгаан станцыг хот төдөөгүй барьж ашиглалтад оруулах боломжтой байсан ийм хэмжээний мөнгө гэж ойлгож болох юм а. За харин энэ 12.1 их найдаас 35.6 тэрбум төгрөгийг нөхөн төлөвлөсөн байна. За мөн тухайн үед авилгын улмаас учирч болох 10 их найт төгрөгийн хөрөнгийг хамгаалсан байна. За 2021 онд нэг их найт төгрөг авилгын улмаас салхинд хийснээс 96.2 тэрбум төгрөгийг нь нөхөн төлөвлөсөн байна. За харин 2022 онд 5 их найт 24 тэрбум төгрөг за мөн л улсын биш хэн нэгэн авилгачдын халаасыг дүүргэж үүнээс 2.3 их найдыг нь нөхөн төлөвлөсөн тухай авилгатай тэмцэх газраас мэдээлсэн байна. За бас л ялгаагүй 5 их найт төгрөгөөр 2 шиг 300 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барьж чадхаар байсан байна. За дээр нь жил бүр аймагуудад олгож байгаа 200 гаруй тэрбум төгрөгийн татаасыг за нийтдээ 20 гаруй жилийн хугацаанд өөрөөр хэлэх юм бол 20 гаруй жилийн туршид өгөх хэмжээний хохирлыг авилгачид Монгол улсад учруулжээ. За тухайн жил нийт учирсан хохирлын 47.3%-ийг л мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлөвлөсөн гэж авилгатай тэмцэх газраас мэдүүлсэн байна. За 2023 онд 845 тэрбум, харин 2024 онд 417 тэрбум төгрөг гээд за нийтдээ энэ 2 жилийн хугацаанд 1.2 их найт төгрөг авилгын замаар алгуулсан. За харин энэ мөнгнөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад 478 тэрбумыг нь за улсын төсөвт нөхөн төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл цаанаа нь үлдсэн 784 тэрбум төгрөгийг за одоогэр нь улсын орлого болгож чадаагүй байгаа гэсэн үг юм а. За харин өнгөрсөн 2025 оны тухайд 674 тэрбум төгрөгийн хохирол авилгын улмаас үүссэн байна. За үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 163 тэрбумыг нь нөхөн төлөвлөжээ. За харин цаанаа нь үлдэх 511 тэрбум төгрөгийг хараахан нөхөн төлөвлөж амжаагүй байгаа юм. За гэтэл багш нарын цалин нэмхийн тулд төсвөөс арайхийн 500 тэрбум төгрөгийг энэ жил илүүчилсэн байдаг. За үүн дээр дахиад 500 гаруй тэрбум төгрөгийг нэмжихвэл за боловсролын салбарын багш ажилчдын цалин за 75% хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломж нээгдэх байсан. За гэвч яг ийм хэмжээний хөрөнгө мөнгө за улсад байхгүй учраас өнөөдөрч цалингийн асуудал маргаан дагуулж олон мянган одоо салбарын ажилчдын уур бухимдлыг төрүүлээд байгаа юм. За гэхдээ хэрүүл тэмцэлгүйгээр боловсролын салбарын ажилчдын цалин нэмэгдүүлэх төсөв хөрөнгө 2025 онд авилгын хар мөрөөр идэгсэн байгаа юм а. За ингээд 6 жилийн хугацаанд алдагдсан 20 их найдаас 3.1 их найд төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөсөн гэдэг ийм үр дүн гарч ирж байгаа юм. За авилгын улмаас учирсан хохирлыг холбогдох хууль журмын хүрээнд за төрийн сангийн данс мөн Монгол банк зон үүнээс гадна тодорхой төрийн бас байгууллагуудаас гадна бусад эрхэн хуулийн этгээд рүү шилжүүлдэг байна. 2022 онд 2.3 их найд төгрөг буюу хамгийн хэмжээгээр авилгын мөнгийг нөхөн төлөвлөсөн байдаг. За тодорхойлох юм бол 2022 онд нөхөн төлөвлөсөн 2.3 их найд төгрөгийн хохирлоос 2.9 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд за мөн 767.4 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнд 721.2 тэрбум төгрөгийг дархан төмөрлийн үйлдвэр төрийн өмчит компанид 235.4 тэрбум төгрөгийг хөтлийн цемент шохой төрийн өмчит компанид за мөн 647.2 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компанид за иргэн аж ахуйн нэгжүүдэд харин 143.4 сая төгрөг. За тэрч бүхий л улсын орлогод оруулсан хөрөнгө, за барилга байгууламж газар гээд нийтдээ 244.9 тэрбум төгрөг гэх мэтээр шилжүүлсэн байт юм байна. Засгийн газраас уул уурхай эрдэс баялагын салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч ачит их Energy Resource, Хангад Exploration, өсөх зоос компаниудтай өнөөдөр хэлцэлд гар хэсэг зурлаа.
Үндсэн хуулийн 6-гийн 2 дугаар заалтыг амлуулан хэрэгжүүлэх байгалийн баялагын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох баялагтай эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдтэй хилцэл хийх үүрэг бүхий ажлын хэсгийг ерөнхий сайд замлалчдрын захирамжаар байгуулан ажиллаж байгаа юм а. Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хилцэлцээ хийж 5 толгой нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг MCS Energy Resource компани, Хангад Exploration нарийн сухатын ордод тусгай зөвшөөрөлтэй өсөх зоос компани болон ачид техт компани эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60%-ийг монголчуудад ногдуулах буюу үндэсний баялагын санд хоримлуулна. За хэрв тухайн жилд өгөөж 60%-аас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо. За энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан одоо хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр үн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн орд газрын үр өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дэлгэх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож явахаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош арах юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Гэхдээ 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлан реализээр тооцох ёстой. Баялагын ургаатай хийх тэмцлийг хэрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч үндэсний баялагын сан арвшиж байна. Эрдэнэс Монгол нэгдэл 2024 онд хоримтлын санд нийт 510.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. За энэхүү орлогын дийлэнхийг тус нийтлийн бүрэлдэхүүний стратегийн 6 ордод үйл ажиллагаа явуулж байгаа компани үйлдвэрийн газрууд бүрдүүлсэн юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. 50%-аар цалин нэмнэ гэх засгийн газрын шийдвэрт хамгийн их хохирч буй хүмүүс цэцэрлэгийн багш нар байна. Тэдний цалин нэмэгдэх бус бүр хасагдсан болохыг хэлж байна. Түүнчлэн илүү цаг урамшуулал нэмэгдэл цалингаа авч чадахгүй байгаа багш нарын цаана цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ч хохирч эхлэв байна. Учир нь илүү цагийн цалинг нь олохгүй байгаа учраас сурагчдаа эрт авахыг цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдэд учирлах болжээ. Цэцэрлэгийн багш нар өдөрт 10 цаг ажилладаг. Үүний 2 цагийг нь илүү цагаар бодож, сард 40 цагийн илүү цагийн цалин авах хуулийн залттай. Гэтэл үндсэн цалинг нь 50%-аар нэмэгдүүлснээс хойш илүү цагийн цалинг нь өгөхөө болжээ. Үүнээс гадна зэргийн нэмэгдэл, төрийн албаны нэмэгдэл зэргийг бүгднийг олгохоо болсон хэмээн учирлаж байна. Багш нар бид чинь нөгөө илүү цагаар ажилладаг болохоор илүү цагийн мөнгө авдаг байсан. За тэгээ унааны мөнгө, хоолны мөнгө гэж бас авдаг. За тэгээд үр дүн урамшуулах гэж бас мөнгө авдаг байгаа. Эдгээр зүйлүүд маань ингээд орхоо болсон. Тэгэхээр мөнгнүүдийг авахгүй байгаа болохоор бүр цалин маань тэрнээс доогуур үндсэн цалингаасаа бүр бараг бага тий. Тэгэл нийгмийн даатгал малтуулах асуулаад ингэж авч байна. Ангийнхаа эцэг эхчүүдэд л миний хувьд л ингээд мэдээлэл хүргэсэн байгаа. Ингээд багш нэгээр илүү цаг авахгүй байгаа. Тэгээ багшгаа ойлгоод ингээд тавхыг бодорой гэдэг. Олон жил ажилласан багш нарын цалин нэмэгдэх бус хасагдсан болохыг багш нарын төлөөлөл хэлж байна. Жишээлбэл 19 жил ажилласан уран бэлэг багшийн цалин 1-р сараас эхлэн 298 мянган төгрөгөөр хасагдаж оржээ. Учир нь үндсэн цалинг нь нэмэгдүүлж урамшуулал цалингуудын хассантай холбоотой байна. Түүнчлэн 1-р сард цэцэрлэгийн хүүхдүүдийн эрс хангалтгүй байсан гэх шалтгаанаар багш нарын цалинг нь хасжээ. Уг нь бол ханаад томооны эд дэгдэлтийн үеэр хүүхдүүд цэцэрлэгтээ ирэхгүй байх нь багш нарын буруу биш байтал үүнд багш нарын цалинг нь
хүртэл хассан байна. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн амралтын үеэр ах эгчнэрээ бараадаад цэцэрлэгийн хүүхдүүдийн эрц хүртэл буурдаг. Гэтэл үүнд ч мөн цэцэрлэгийн багш нарыг буруутгаж цалинг нь хассан гэх тайлбарыг өгчээ. Би өглөө 8 цагт ирээд 7:30-д ирж байгаа ажилтаараа 18 цаг хүртэл ажиллаад надаас шалтгааллахгүй зүйлээс одоо хүчин зүйлээс шалтгаалаад миний илүү цагийг хасж байгаа нь бол надад бол асар алдагдaltaй байгаа. Би адилхан энэ сард би 42 цагийн илүү цаг ажилласан цалингаа авч чадахгүй байгаа нь өөрөө хохиролтой. Ингээд нөгөө нэмэгдсэн биш цалин маань бүр хасгаруугаа орж гараад байгаа. Энэ бол миний хувьд бол цалин дээр одоо хас 200,000 төгрөг 90,000 төгрөг гэдэг бол амьдралд бол маш хэрэгцээтэй зүйл шүү дээ. Тэгээд энэ маань эргээд нөхөж олгогдохгүй болов. Тэгээ одоо гүйцэтгэлдээ тааруулж ажиллах гэдэг байгаа. Нүглийн нүдийг гурилаар хуурж байгаа мэтээр цалинг нэмэх бус хасаж байгааг багш нар инхүү илэрхийлж байна. Энэ асуудал нь цаашлаад эцэг эхчүүдэд хүртэл тээг болж байгаа юм а. Хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд ажлаа санаа амар хиймээр байтал багш нарын илүү цагийн цалинг нь хаснаас болоод багш нар 8 цагтаа л ажиллаж 16 цагт тарахыг илүүд үзэх болжээ. Харин эцэг эхчүүдийн хувьд 16 цаг гэхэд ажлаа дуусгаад хүүхдүүдээ аавна гэдэг хүндхэн даваа болж байна. Манай улсын иргэд бүгд найрамдах Солонгос улсын хил дээрээс тодорхой шалтгаангүйгээр буцаагдах, шалгах өрөөнд зөө бусаар доромжлуулах байдал газар авсаар байна. Өнгөрсөн оны эхний 6 сарын байдлаар гэхэд 611 иргэн тодорхой шалтгаангүйгээр буцаагдсан байна. Үүнээс гадна бүгд найрамдах Солонгос улсын хил дээрх шалган нэвтрүүлэх байцаагчид зөө бусаар доромжлуулж буй иргэдийн тоо улам нэмэгцээр байна. Эдгээр асуудлууд нь хүний эрхийг зөрчиж буй нэг хэлбэр гэдгийг хуульч хэллээ. Тухайлбал иргэн Мичидмагийн нөхөр Солонгос улсад байнгын оршин суух визтэй. Тэрээр нөхөртөөгөө уулзахаар явахдаа аялын визээр хэд хэдэн удаа асуудалгүй явж байсан. Гэтэл 2 сарын өмнө явахад нь Солонгосын хил дээр байцаагч нь түүнтэй зүй бусаар харьцаж доромжилжээ. Үүнээс гадна гар утсыг нь булан авч хувийн мэдээлэлд нь хүртэл дураараа халдсан байна. Түүнчлэн Солонгос улсын хил дээрх байцаагч нар олуулаа түүнийг нийлж доромжилж доог тохуу хийсэн гэлээ. Надтай болохоор маш дээрэнгүй, зандрангуй, бүдүүлэг харцсан. Тэгээд ярих тоолон дээр дэсээ хурууга байг чичилж зандарч орилсон. Гэтэл би тэр эмэгтэйд хэлсэн л дээ та надтай ингээд жоохон тайван ингээд удаа ярина уу би таныг ингээд хурдан ярихаар ойлгохгүй байна. Тэгээд та яагаад ингээд уурлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл чи надад асуулт тавих хэрэггүй. Чи миний асуусан асуултанд хариулах ёстой гэж хэлсэн. Одоо миний би жоохон жилээрхэж өвдсөн. Тэгээ би тухайн үед бол нөгөө хагалгаанд орцсон байсан учраас нэг юм уужсан учраас нөгөө айгүй удаан хугацаанд хүлээлгийн танхимд сухад надад бас айгүй хэцүү байсан л та. Бүгд найрамдах Солонгос улсын хувьд хил дээрээ визний мэдүүлгийг дахин шалгах эрхтэй хэдий ч дур зоргоороо харьцаж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй нэг хэлбэр гэдгийг хуульч хэлж байна. Олон улсын эрх зүйн дагуу хүний эрхийн суурь 5 стандартад хил дээрх ажилчид хүнлэг харьцах, доромжлохгүй байх, үндэслэлгүй саатуулахгүй байх, ялгуурлахгүй байх, үндэслэлээ тайлбарлах ёстой гэж заасан байна. Түүнчлэн консулын харилцааны олон улсын конвенцэд зааснаар гадны улсын хил дээр саатуулагдсан бол өөрийн улсын элчин сайдтай холбогдож туслалцаа авах хэрэгтэй гэж тусгажээ. Үүнээс гадна бүгд найрамдах Солонгос улсын хил дээр манай улсын иргэдийн эрх зөрчигдөж буй энэ үед төрийн зүгээс дипломат хамгаалалт үзүүлэх, Солонгос улсад аль бие осоор шаардлага тавих, хилэлцээр хийж системийн өөрчлөлт оруулах үүрэгтэй гэлээ. Доромжилж ялгуурлаж хүч хэрэглэж өмсгөл саатуулсан гэдэг энэ асуудал байгаа. Энэ нь чихнээсээ одоо хүний эрхийн зөрчил болж хувирдаг. Нэг бол хүний эрхийн зөрчил гараад доромжилсан зөвсөр хайцсан ч юм уу тийм ээ. Ийм асуудал байгаа бол нэгдүгээр эрхээ мэдээд яг ямар үндслэлээр энийг хатгалаад байгаа юм бэ гэдгээ одоо мэдэх эрх нэгдүгээр байгаа. Хоёрдугаар хэрвээ өмнөөр эрхийн зөрчилдөж байгаа бол тэрийг бас ингээд одоо баримт нотлогоо бүрдүүлээд энэнийхээ дагуу одоо их мөхий байгууллагад хандаж тэр хохирсон эрхээ сэргийлэх тийм хохирлоо барагдуулах тэр одоо хандах эрхтэй гэдгээ мэдэх хэрэгтэй. Бүгд найрамдах Солонгос улсын цагаачлалын хуульд зааснаар визний зорилго зөрөх, хил дээр асуусан асуултад виз мэдүүлэхдээ өгсөн мэдээллээсээ өөрөөр хариулах, аялах хугацаанд хүрэлцэх мөнгөгүй байх, буудлын захиалгын цуслагдсан эсвэл очсон хойноо хаана байхаа мэдэхгүй байх тохиолдолд хил нэвтрүүлэхгүй саатуулдаг гол шалтгаанууд болдог байна. Тиймээс Солонгос улсыг зорж буй хүмүүс визний материалаа бүрдүүлэхдээ маш сайн анхаарах шаардлагатай байгааг хуульч хэлж байна. Америк нэгдсэн улсад төвтэй бага насны хүүхдийн хөгжлийн боловсрал чиглэлээр Азийн 3 улсад үйл ажиллагаа явуулдаг One Sky олон улсын байгууллага манай улсад 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Харин энэ жил боловсролын ерөнхий газрын тусгай зөвшөөрлөлтөөр Монгол улсын хүүхдийн асрамж шаламжийн төвүүдийн нөхцөл байдлыг судалжээ.
Энэ судалгаагаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй асрамж халамжийн төвүүдэд ямар сорилт тулгарч байна? За юуг хэрхэн сайжруулах хэрэгтэй байгааг тодруулах зорилготой байна. За ингэснээр One Sky байгууллага хамгийн их халамж хамгаалал хэрэгтэй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах боломж бүрдэнэ гэлээ. One Sky байгууллага бүгд найрамдах Хятад ард улсад 25 жил гаруй хугацаанд асрамж халамжийн төвүүд болон хувилбарт хүүхэд асрах үйлчилгээний салбарт ажиллаж байгаа туршлагатай байна. За тийм ч учраас олон улсын туршлагаа Монголд хэрэгжүүлэхээс гадна соёлын онцлогт тааруулж энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд уг судалгааны үр дүн чухал үүрэгтэй байна. Өнөөдрийн дугуй ширээний хэлэлцүүлгээс гарсан үр дүнг бид судалгааныхаа эцсийн тайланд оруулаад явах болно. Энд цугласан асрамж халамжийн төвүүдийн хүмүүсийн ярьж байгаа мэдээллээс бид тэнд байгаа хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг олж мэдхийг зорж байна. Бид мэдээлэлээр үндэслэн хөтөлбөрөө ямар аргачлалаар хэрэгжүүлэх үү гэдгээ олж мэднэ гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа асрамж халамжийн төвд одоо өсөнд хоринж байгаа хүүхдүүдийн хувьд одоо яг энэ асрамжийн газар амьдраад эндээс гарахад одоо хүүхдийн сэтгэл зүйн хувьд одоо хүмүүжил төлөвшлийн хувьд харилцаа хандлагын хувьд бие даах чадварын хувьд тэр амьдрах ухаан суралцж байгаа байдлын хувьд яг энэ одоо энэ нийгэмд одоо нөгөө нэг одоо зөв иргэн болж төлөвшж байгаа энэ хүний хувьд бас ийм одоо судалгаанууд ийм чанарын судалгаанууд бас цаашдаа бас хийгдээсэй гэж харж байна. Хэрэгжилт ямар ах вэ? Хууль эрх зүйн шинжилэл одоо санхүүжилт тийм ээ. Стандарт журмын өөрчлөлтүүд юу ийх вэ? За хэрэгжилтийн төвшөнд одоо ямар сургалт хүний нөөцийн чадхыг бэхжүүлэх тийм ээ. Гэх мэт төрийн бус байгууллагатайгаа хэрхэн одоо ажиллах вэ гэсэн иймэрхүү одоо сэдвүүдээр одоо бид бас хилцүүл хийж хүүхэд асрамжийн хувилбарт үйлчилгээний судалгаа бол яг аль бисний зөвшөөрлөлтөөр хийгдэж байгаа ийм судалгаа. За тэгээд энэ судалгаагаар бол яг асрамж халамжийн төвийн яг нүүгийн байдал тийм ээ. За хүүхэд одоо асрамжинд байх ёстой юм уу? Аав ээж дээрээ төрсэн гэр орондоо байх ёстой юм уу? За хэрэг одоо яг тийм үгүй нөхцөлд одоо гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих ёстой гэдэг энэ одоо байр суурийг нэгэн тодтогч өгсөн судалгаа боллоо. Судалгаа бол яг одоо энэ Монгол улсад одоо хүүхдэд зориулсан асрамж халамжийн үйлчилгээ яг ямар байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө одоо анхныхаа үр дүнг танилцуулж байна. Энд танилцуулгын үр дүн бол ерөнхийдөө бас миний олон жилийн судалгааны үр дүнтэй тохирч байгаа. Ягаад гэвэл Монгол улсад бол ерөнхийдөө төвлөрсөн одоо асрамж халамжийн үйлчилгээ давмгай байгаа. Гэхдээ бол сүүлийн жилүүдэд энд байгаа хүүхдийн тоо буурж байгаа бол айгүй давуу талтай. Энэ судалгаагаар харагдаж байна. One Sky олон улсын байгууллагын хийж буй энэ судалгаа Монголын асрамж халамжийн тогтолцоонд тулгамдж буй асуудлыг боддоор харуулж цаашид хүүхэд хамгаалалт хөгжлийн чиглэл бодлого хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал суурь мэдээлэл болно гэдгийг салбарынхан онцолж байлаа. За судалгааны эцсийн тайланд үндэслэн асрамж халамжийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ нэвтрүүлэхээр зорж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын хэмжээнд 29 асрамж халамжийн төвд 800 гаруй хүүхэд амьдарч байна. Мөн асрамжийн газар амьдарч буй 10 хүүхэд тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгааг холбоотой албаныхан хэллээ. Салбарын яамнаас сүүлийн жилүүдэд төвлөрсөн асрамжийн газар гэхээс илүү хүүхдийг аль болох гэр бүл төрөл садантай хамт өсгөх, асралт гэр бүлтэй болгох бодлого баримталж байгааг тодтоглоо. Учир нь асрамжийн газар өсч амьдрал төхөл тавьж буй хүүхдүүдээс судалгаа авахд асрамжийн газар удаан амьдрах нь нийгмийн харилцаанд оролцох, бие даах, гэр бүлийн хайр халамж мэдрэх зэрэг асуудлуудын хувьд дутагдaltaй байх тохиолдол ажиглагджээ. Тухайлбал өнөр бүл хүүхдийн төвд 3-аас 22 насны 140 хүүхэд амьдарч байна. За эдгээр хүүхдүүдийн 26 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. За өнөр бүл хүүхдийн төвөөс 2025 онд 24 хүүхэд 18 наснд хүрч амьдралд хөл тавьжээ. За эдгээр 24 хүүхдийн 15 нь бүтэн 16 жилийн турш өнөр бүл төвд амьдарсан буюу 2 настайдаа ирсэн хүүхдүүд байсан байна. За өнөр бүл төвд удаан хугацаанд амьдарсан хүүхдүүдээс судалгаа авахд хэдийгээр багш нар нь гэр бүлийг орлох гэж хичээдэгч дутагдaltaй гих үр дүн гарчээ. Яг бид нар ингээд өөрсдөө хүүхдүүдийнхээ сэтгэл ханамжийн судалгаа, хүүхдүүдтэйгээ ярилцаад ингээд чанарын судалгаануудыг хийсэн л дээ. Тэгэхэд ингээд харахад бол хүүхэд бол ер нь бол одоо бүр багаасаа ингээд нөгөө асрамжийн газар өсөх нь
зарим нэг тал дээр дутагдaltaа. Ер нь бол нөгөө одоо гэр бүлийн одоо тэр боловсрол олгох тэгээд одоо нөгөө эцэг эхийн тэнд ажиллаж байгаа ажилтнууд бол одоо эцэг эхийн хайр халамжийг одоо нөгөө орлон гүйцэтгэж байгаа штэ. Гэтэл яг тэр нөгөө гэрийн орчинд өсвөл эн чинь бас нэг талаараа нөгөө байгууллага статустай байгаа байхгүй юу? Хичнээн ингээд өнөр бол хүүхдийн төвөнд ингээд гэр бүл дүүцэг орчин бүрдүүлээд одоо яг хүүхдэд ингээд нөгөө эцэг эхийн үүргийг орлоод ажиллаж байгаа ч гэсэн эн чинь нөгөө талаараа бас байгууллага. Мөн асрамж халамжийн төв бол хүүхдийн хувьд хамгийн эцсийн хувилбар байх ёстой гэдгийг мэрэгчлэнүүд хэлж байна. За өөрөөр хэлбэл хүүхдийг аль болох гэр бүл хамаатан садантай хамт өсгөх нь хүүхдийн хөгжилд эргээр нөлөөлдөг лээ. Тийм ч учраас манай улсад төвлөрсөн асрамжийн газрын тогтолцооноос шилжих шаардлагатай байгааг салбарынхан онцолж байна. Хүүхдийг аль болох одоо гэр бүлтэй одоо өндрүүлэх гэр бүлийн орчинд нь одоо хамгаалах, эрх ашигыг хамгаалах тэнд одоо гэр бүлтэй нь одоо өндрүүлэх ийм л одоо концепцийг барьж байгаа. Гэхдээ одоо аюулгүй зэргийн үнэлгээ гэдэг юм нөхцөл байдлын үнэлгээнээс шалтгаалаад эрсдэл нөхцөл байна гэж үзэх юм бол тухайн хүүхдийг одоо төр садны асаргаанд шилжүүлэх эсвэл одоо төр садны одоо асаргаа боломжгүй болвол одоо асралт гэр бүлийн асралт гэр бүлийн асаргаан шилжүүлэх тэгээ асралт гэр бүлд одоо боломжгүй болвол цааш нь одоо асрамж халамжийн хамгийн одоо сүүлийн хөлбөр бол асрамж халамжийн газар буюу одоо энэ институт хэлбэрээр бүүнөр нь ингээд үйлчлэг үзүүлж байгаа газар ба шүү дээ. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.